Даасан маань намайг Санжааж Амтл гэдэг Papa Logistic платформын хамтран үүсгэн байгуулагч одоо гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Бизнес эрхлэгчүнд байх шаардлагатай 3 ур чадвар гэх юм бол нэгдүгээрт мэдээж зөв оновчтой шийдвэр гаргалт буюу одоо стратегийн тодорхой чадруудыг бас эзэмшүүл зөв гэж боддог. Яагаад гэвэл тухайн зах зээлийн нөхцөл байдал, цаг үе, орчин эдгээрт дүн шинжилгээ хийгээд хамгийн оновчтой зөв стратеги шийдвэрүүдийг гаргаж явах нь компани тогтвортой, хурдан, өсөлттэй үзүүлэх үндэс болдог учраас стратеги оновчтой шийдвэр гаргалтын дээр тасралтгүй одоо суралцаж явж байна. Дараагийн ур чадвар нь бол миний хувьд багийн тоглогч, багаар ажиллах ур чадварыг чухал гэж боддог. Яагаад гэх юм бол одоо ялангуяа энэ удирдлага, бизнес баг хамт олон манлайлаж явж байгаа бол хувь хүний одоо эго амбицыг 2 3 дугаар тойшин тавьж баг хамт олонны нийтлэг ирэх ашиг зорилгыг хэн тэргуунд тавьж багаар ажиллах чадварыг маш сайн эзэмших нь чухал. 3 дугаарт гэх юм бол борлуулалтын ур чадвар. Компани мөнгөөр санхүүгийн урсгалыг бүрдүүлдэг хамгийн чухал зүйл бол борлуулалт. Хамгийн сүүлд уншсан ном гэх юм бол сүүлд яг уран зохиолын ном уншиж байна. Маамын газар шороор амаа гэдэг нэлээд сонирхолтой 18 19 дугаар зууны Монголын түүхэн роман газар шороор амаа уншиж байна. Подкаст гэх юм бол манай одоо дээд үеийн бизнес эрхлэгчдийн оролцож байгаа бүхий л подкаст нийтлэлүүдийг бүгдийг л түүж сонсч үздэг те. Гадаад дотоодын подкастууд бол нэлээд сонсч байна. Шинээр бизнес эрхэлж байгаа ялангуяа манай тех стартап залуус бизнес эрхлэхэд угаасаа маш олон ур чадвар хэрэгтэй. Хурд цагийн менежментийг л одоо анхаараарай гэж хэлнэ. Цагаа яаж илүү товчлох уу? Яаж богино цаг хугацааг туулаад өндөр үзүүлэлт үзүүлэх үү гэж цагтаа уралдаж л ажиллаарай л гэж зөвлөе дөө. GS1 Монгол бизнесийн глобал хэл